Орой минь сонсогчдоо өнөөдрийнхөө гайхамшигт ном нэвтрүүлгийг танд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр танд харж байгаачлан Солонгос хэл дээрх номыг хамгийн анх удаа хүргэх гэж байна. Энэ ном гараад бид нар дандаа монгол хэл дээрх номнуудаа танд хүргэж байсан бол өнөөдөр хамтдаа P31 номыг хуваалцах гэж байна. За тэгэхээр өнөөдөр бид шинэ сар эхлээд шинэ зочинтой байгаа. За 45 танилцсан сайн байна уу? Сайн байцгаана уу? Би бас энэ нэвтрүүлгийг хаяа шимтэн сонсдог сонсогчдын нэг байна. За тэгээ зочин маань хинбэ өөрөө нэрээ хэлэх болоо гэсэн хэлсэнгүү би нэрийг нь хэлээ. Гүүр химэх худалдаа үйлчилгээ баталгаат орчуулгын компани захирал орчуулагч Чэ Булган Алтай өнөөдөр нэвтрүүлэгт оролцож байна. Тэгэхээр өнөөдрийн маань нэвтрүүлэг маш амттай. Айгу амьдралын олон зүйлийг ухааруулсан таньдас магадгүй асуулт бэлдээсэн нэвтрүүлэг байх хаа гэж бодож байна. Тэгээ бас шинэлэг нэвтрүүлэг байгаад Солонгос хэл дээрх номыг анхудаа хийж байгаа гэдэг болохоор энэ оны анхны Солонгос хэл дээрх ном гэдэг нь надад айгүй гоё юм. За тэгээд номынхаа тухай ярихаас өмнө эхлээд тантай жаахан танилцъя. Бас яагаад олон номнууд дундаас яг энэ номыг Солонгос номыг сонгох болсон бэ? Яагаад энэ номыг сонгох болсон бэ гэхээр би яг ойрын 1-2 жил ном сайн уншиж чадаагүй л дээ. Тэгээ өнгөрсөн жил болохоор энэ номыг би 2 удаа уншсан байгаа. 1 удаа уншаад таалагдаад 2 удаа энэ номны агуулгыг өөрийн амьдралд ойртуулж хэрэгжүүлэх юмсан гэд уншсан. Тэгээ 2 уншаад бас бодсон. Энэ номыг би хэрвээ сайн дураараа яг өөрийн одоо яг хоббигоор орчуулсан ч гэсэн зүгээр ном юм байна да. Орчуулах юмсан гэд чадвал 2018 онд бас орчуулж гаргахыг хичээж байгаа тийм ном болохоор өнөөдөр анх удаа бас энэ нэвтрүүлэгт оролцохдоо та бүхэнтэй хуваалцмаар санагдлаа. За баярлалаа. Тэгэхээр энэ номын онцлогийг болоо зохиолчийн тухай хастай танилцуулж өгөөч. Номын онцлог болохоор зэрэг яг P31 гэсэн сэдвтэй. Тэгээд Эртний Соломон хааны тухай бас хүн бүхэн мэддэг бах. Тэгээд Соломон хааны бичиг гэдэг Библиэлд сургаалт төгс гэдэг ном байдаг. Тэр номын хамгийн сүүлийн бүлгийн зарчмын дагуу бизнесээ амьдралаа авч явдаг гэсэн агуулгатай ном байгаа. Тийм хаах гээд Америкийн Солонгосын Америк гэх үү? Солонгос хүмүүндээ Америк иргэншил. Тий, Америкийн иргэншилтэй. Тэгээ 2000 Обама ерөнхийлөгчийн засгийн газрын үед болохоор зэрэг барилга архитектурын зөвлөлийн гишүүн гэж сонгогдож явж исэн. Тэгээд ерөнхийдөө ажил байдлын амжилтын хувьд болохоор зэрэг Америкт барилга архитектурын салбартаа болохоор зэрэг машины зогсоолын байгууламж цогцлборыг яг өөрийн заагуур олгоод яг Америкийн нийгэмд машины том цогцлбор заагуур модельүүдийг гаргаж ирсэн. Машины гараж гэхээр харанхуй бүдүүлэг гэмт хэргийн үүр байх ёсгүй, гэрэлтэй газар байх ёстой, энд амьдрал цэцгэлж явах ёстой, хүмүүсийн инээд дүүрэн байх ёстой гэ одоогийн бидний нүдэнд ерөнхийдөө тийм түгээмэл хэрэглэгдэх хүн болсон жишээлбэл нэг давхуртай шопинг центертэй 3 4 5 6 давхуртай апартмент офстэй дээр давхуртай гэрэлтэй гой том талбайтай чөлөөт харагдах орчин сайтай машины том гаражууд байдаг. Энэ цогцлборын бизнесийг яг энэ чиглэлээрээ архитектурынхаа үйл ажиллагааг авч явдаг. Америкт архитектурын барилга байгууламжийн компанитай. Гэхдээ онцлог нь зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд 2 удаа орсон ийм хүний амьдралын намтар ном гэх юм уу арайхан амьд байгаа л да гэхдээ яг номын төгсгөл жоохон нулимс туслуулам бас өвчлөлтэй ийм ном гэдэг утгаараа онцлогтой. Ста юмыг бодогдуулж асаа шинээр нүд нээсэн зүйл зөндөө байх юм шиг байна. Дөнгөж сая сонсож байхад зүгээр л гаражин болов гэж бодож идэл яг тайлбарыг сонсон чинь нэр одоохондоо тийм гараж биелээ хараагүй юм байна. Доороо шопинг центертэй ч юм уу те. Яг энгийн бидний хэрэгцээг бас давхар хангаж байгаа энэ газрыг яа хараагүй машин тавих цогцлбор. Тий түр та бүхэн номны бас яг нөгөө цаасан номных нь нүүрэн дээр байгаа. Зургийг харуулъя л да нэг иймэрхүүл гараж юм шиг байгаа. За гэс хараад аваарэ. Тийм тэгэхээр айгүй гоё байрлаа. Иймэрхүү миний уншсан номн дээр байгаа болохоор зэрэг. Ингээ бариад ижил бас сонирхол юм байна да тий. За тэгвэл яг энэ номноос танд хуваалцахыг хүссэн зүйл юу байна вэ?
За хувийн зүгээс болохоор зэрэг хүний амьдралд одоо зовлон гэж ярих юм бол өвчин байдаг юм шиг надад санагддаг. Яг хуу манай гэр бүлээс ч гэсэн хор тавдар гэдэг зүйл тойроогүй дайраад гарсан тохиолдлууд байдаг. Бас Солонгост байгаа бидний хувьд ч гэсэн одоо Солонгосыг зорин ирж имжлүүлдэг хүмүүсийг хийдэг. Тэгээд тэр дундаа бас хавдар гэдэг өвчтэй хүмүүсийн хувьд болохоор зэрэг гэр бүлийнхэн төдийгөө хувь хүнд маш хүнд тусдаг. Тэгээд нэг бүх юм дууссан юм шиг мэдрэмж төрдөг. Тэгээ энэ хүний номыг уншихтаа болохоор зэрэг 2 удаа зүрх шилжүүлэн суулгасан хүний амжилт гэдэг талаас нь надад маш их таалагдсан. Маш их таалагдсан ч гэхээсээ илүү нэг амьдрах итгэл гэх юм уу. За би ямар ч байсан одоогоор ямар нэгэн мис засалд ороогүй ч гэсэн өвчин гэдэг зүйлээс бас зүйлээ ард гарах боломж гэдэг зүйл байд юм байна. Бас сэтгэлийн хат гэдэг зүйлийг бас сэтгэлийн хатаар бас хүн амьдрч чаддсан байна. Үүний үндэс нь юу юм бол яг яагаад энэ хүн 2 удаа зүрх шилжүүлэн суулгаж хагалгаанд орсон хэрнээ амьдрах ирмэлзэлтэй, бүтээн байгуулах ирмэлзэлтэй. Тэгээд хүмүүст гэрэлтэй орчин, ая тухтай орчин, тавлаг орчныг бүрдүүлэхийн төлөө ингээд амьдралаа зориулаад үлдсэн амьдралаа өөрийгөө умартаад ингэж бүтээмжтэй явах боломжтой юм болоо гэдгийг номны агуулгаас сонирхож олж харахыг хүссэн. Тэгэхээр бас яг энэ хүний тэр өвчнийг ялан дээлж байгаа болоод бас бизнесийн амжилтын талаар аль аль нь гарна гэсэн үг үү те? Хоёулаа хосолж гарч байгаа. Тэгээ эхний ээлж нь болохоор зэрэг өөрийнхөө бага насны амьдралыг дурсаж байгаа. Солонгост байхдаа ямар гэр бүлд яаж өссөн. Тэгээд Америк яага явах болсон. Дунд сургуульд Америк явсан байлээ л да. Тэгээд Америкийн нийгэм өөрт нь ямар байсан. Америкийн нийгэмд гэр бүлээрээ яаж дасан зохиссон. Тэгээд багада одоо гэр бүлээрээ нэлээд хүний төлөө амьдарч ирсэн хүмүүс гэх юм уу? Яг цөөнх одоо христчин хүмүүсийн амьдралын хэм маяг л юм шиг байгаа юм л да. Ээж аавынхаа амьдралын хэм маягаар өсөж ирсэн өөрийнх нь төсвөр хацуужил 30 наснд нь одоо Америкийн нийгэмд хөлөө олоод өөрийнхөө мэрэгжлийн салбарт барилга архитектурынхаа салбарт томоохон компанид одоо удирдах гүйцэтгэх хэмжээний албан тушаалтай ажиллаад явж байхад гинт хурдны зам дээр зүрхэн зогсоод эмнэлэгт хүргэж байгаа. Түүнээс хойш дахиад амьдрал нь бүрэн өөрчлөгдөж байгаа. Тэгээд бизнесээ үүнээс хойш өөрөө бизнесийг харах хараа нь яаж өөрчлөгдсөн, хандлага нь яаж өөрчлөгдсөн, тиймхүү яаж хөгжүүлсэн. Тэгээд анх одоо хувийн ажлаа эхлүүлэхэд одоо зүрхний өвчтөд зүрхээ шилжүүлэн суулгацсан хүнд хин итгэж ажил өгөх үү? Бас энэ явцад эргэн тойрных нь хүмүүс нь түүнд яаж хандсан, яаж тусалсан, итгэлзэл гэдэг зүйл юу? Итгэл гэдэг зүйл юу? Тэгээд яг би Стив Джобс чиг л ажиллаа эхэлсэн гаражнда нэг одоо архитектурын програм бичиж болох процессор нэг дэлгэц дүүн гэлөө найз нь бэлгэлсэн. Тэрийг тэрэл одоо гаражнда анхны ажлаа хийж эхэлсэн гэж хоёр дахь амьдрал нь эхэлж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд одоо энэ ажлаа хийж агаад овоо згсэрсний дараа дахиад хоёр дахь зүрх шилжүүлэн суулгах хагалгаандаа орж байгаа. Тэгээд бас тэр нь айгу сонирхолтой санагдсан. Би бас нарийн дахиж хоёр дахь уншихдаа би энэ номыг 3 сарын өмнө уншсан л да. Тэгээд юу вэ гэхээр эхний зүрх шилжүүлэн суулгах хагалгаанд болохоор зэрэг донороо хүлээж исэн. Яг нөгөө зүрхний хагалгаа болохоор зэрэг донор цусны бүлэгээс гадна айгу нарийн стандартууд эд юм байна. Тэрийгэ хүлээж агаад тэр нь яг таарсан зүрх нь олдохгүй бол хорвоог орхидог хүмүүс байдаг юм байна л да. Тэгсэн чинь нэг зүрх олдсон. За би арай яг айгу хит хэвээ ярьж магадгүй шүү. Тэгсэн чинь имлэгийн зүгээс болохоор зэрэг энэ хүнд ямар зөвлөгөө санал тавьсан. Уушлаарай та болвол одоо ингээд донор олдож магадгүй олдохгүй ч магадгүй. Гэхдээ танд одоо яг таарсан маш сайн донор зүрх олдсон. Гэхдээ та 1 сарын амьдралтай хүн. Гэхдээ яг энэ зүрх хэрэгтэй нэг эмэгтэйгаа энэ хүн маргааш амьдрал нь дуусах хүн. Тэгээд энэ таны сонголт. Гэхдээ та төрүүл сонгох эрх нь танд байна. Гэт энэ хүндгээ ямар шийдвэрээр яаж тэгэж гаргасан мэдгүй өөрийнх нь амьдрал шийдэгдэж хахад тэр эмэгтэй зүрхээ өгсөн. Нөгөө олдсон зүрхээ өгсөн. Тэгээ өөрөө яг өөрийнх нь стандартад нийцээгүй ч гэсэн жоохон яг сарын хугацаанд өөрийнх нь бас амьдрал
дээсэн дөрөн дээр динжигнэж байгаа болохоор зэрэг юу н цусны бүлгэнд харсан ирнэ яг тийм стандартын зүрх олдоогүй. Гэхдээ хагалгаанд орохоос өөр аргагүй болоод сарын дараа хагалгаанд орсон. Гэхдээ Америкийн эмнэлгээс түүнд бичих хийж өгсөн юу байсан бэ гэхээр зэрэг энэ хүн өөртөө оногдсон яг тохирсон донороос татгалзаж нэг хүний амийг аварсан. Энэ үүднээс нь одоо өөрт нь тохируулсан одоо суулгасан энэ зүрх таарсан ч гэсэн хангалттай таарсан зүрх биш болохоор хизээч дахин хагалгаанд ороход нин тэргүүнд дараагийн одоо донор зүрхийг энэ хүн шилжүүлэн суулгах боломжтой нь үнэн гэсэн бичиг хийгээд өгсөн. Тэгээд тэгэн хоёр дахь хагалгааг хүлээн зөвшөөрөх ёстой юу үгүй юу гэж би өөрөө бас хувийн зүгээсээ бодсон. Тийм шүү дээ. Зүрх шүү дээ. Зүрх шүү дээ. Тэгээд өөрөө энийг айгуул юугүй өөдрөгөр бичсэн байгаа байхгүй юу? Ингээд хин нэгэнд амьдралаа хуваалцаж сурсан миний бага насны хөвшил маань зүрхээ хүртэл хуваалцахад хүрсэн. Ингээд ямар ч зовлонгүй дүүргөө бичсэн. Тэр нь бас их за бас ийм амьдрал байна, ийм сонголт байна, мундаг юм байна гэж бодсон. Мундаг юм байна. Энд мундагаас ч их гоёор л бодсон л да. Гэхдээ илэрхийл бас холдохгүй байна. Тэр дүүцээ. Арай сонио ярьчлаа. Тэгээд хоёр дахь агалгаандаа ороод тэгээд ямар ч байсан тэр нь зүрх 2 удаа солиулна гэдэг бас арай л тийм миний хувьд бас анх удаа сонссон л да. 2 удаага зүрх шилжүүлэн суулгах мэдсэлд орсон гэд. Ер нь хүмүүс чинь зүрх бол маш аюултай учраас орох уугүй юу гэж байгаа л нэг орол тэрүүгээр амьдардаг бол энэ хүний хувьд харин яагаад 2 удаа орчих гэсэн тайлбарлаж өглөө. 2 дахь зүрхээ шилжүүлэн суулгасан тухайга ярьж дуусаад номын төгсгөлийн өмнө нь бас нэг ийм өгүүлбэр байгаа. Бурхныг хайрлан би өөрийнхөө хөршийг өөрийн бие адил хайрл гэсэн түүний шин тушаалыг дагалдагчийнхаа хувьд цахим биелүүлэх ёстой энэ нь үүрэг биш харин миний хувьд гайхалтай ёроол байсан юм а гэсэн хэсгээр одоо энэ номын хуудсыг дуусгаж байгаа байхгүй юу. Хамгийн сүүлд нэг юу шиг юм бичсэн л дээ. Юу гоо гэрээсэл шиг юм бичээд дуусгаж байгаа. Тэр нэг нүрийг би маргааш фэйсбુક дээр оруулнаа. Би оны сүүлээр энэ хамгийн сүүлийн хуудсыг орчуулж оруулъя гэж байгаа жоохон залхуурцаа. За одоо нэвтрүүлгээр амлалцсан таныг мэдж байгаа хүмүүс фэйсбુક маргааш гэж байгаа юм шүү дээ. Хамгийн сүүлийн тэр нүрийг би оруулнаа. Яа, айгуу сонирхолтой юм. Тэгээс яг ингээ харахад зүгээр ханаад хүрсэн биш шүү дээ энэ чинь. Харин тийм. Хүмүүс яхан сүүлийн удаас илэг сэлжүүлэн суулгаж гин гэж байгаа болов. Дахиад харахад ийм паркинг бариад яваад байгаа юм да. 2 зүрх шилжүүлэн суулгачаад ийм зургийг харахад тэгээ Обама ерөнхийлөгчийн дэрэгдэх барилга архитектурын зөвлөлийн гишүүн гэхээр тэр Америкийн ерөнхийлөгчийн дэрэгдэх аль нэг салбарын зөвлөлийн гишүүн болох шалгуур байд юм байна. Тэр шалгуурын лист бас гарч ирсэн. Ингээд салбар бүрдээ тэргүүлэх 10 байна уу 100 байна уу хүмүүсийн нэрийг төвшүүлдэг юм байна. Иргэн тойрноос нь татвар гүйцэтгэл шударга байх ёстой, шилэн данстай байх ёстой, хээл хахвал авилгалтай ямарваа нэгэн хэмжээгээр орооцолтойгоо байх ёстой. Гэмт хэрэг одоо ямарваа нэгэн ялтгүй байх ёстой. Гэр бүл нь одоо юу эрүүл гэр бүл байх ёстой. Салаагүй ч юм уу те. Одоо хүүхдээ өнчрүүлээгүй ч юм уу. Бүр маш нарийн юмнууд оруулсан байдаг. Тэгээд эргэн тойрноос нь одоо 100 барилгын салбарт 100 компани нэрийг дэвшүүллээ гэхэд голоос нь 80 компани өөрсдөө сайн дураараа нэрээ татдаг гинэ. Яг гэвэл тэр өндөр шаргуулт хүрэх жагаад өөрсдөө ч бидээгүй хууль бус санамсаргүй санаатай юмнууд нь гараад ирвэл тэр компани имиж өсөх биш бүр буурчихч магадaltaй. Тэгэхээр чимээгүй хүн шиг нэрээ татчихдаг. Тэр шалгуурт тэнцэж зөвлөлд орно гэдэг миний хувьд Бурхны өмнө алдрын хэрэг гэсэн зүйл бас гарч исэн. Зөвлөлийн гишүүн гэдэг зүйл бас их чанга хэмжүүртэй юм байна. Яг нь Америкийн нэгдсэн улсын хувьд болохоор зэрэг Библийн зарчмыг баримталдаг улс гэдэг утгаараа бас тэр нөгөө зөвлөл улс төрийн хэмжүүр жишгүүд бас тийм байд юм шиг санагдсан. Тэгвэл орохдоо л ингэж юу ихтэй болцол ихтэй шалгуур ихтэй байгаа бол яг ажлын талбар бол бүр их одоо хариуцлагыг энэ хүнээс бүр их зүйл шаардсан баха тий. Харин тийм тэгээд ямар ч нэг байгууллагын зарчим одоо дотоод дүрм гэдэг зүйл байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ болохоор зэрэг байгууллагын зарчмаа энэ хүний хувьд болохоор зэрэг Библийн зарчмаар тэр сургаалт өг Соломон гэдэг хааны бичсэн
үгсийн хамгийн сүүлийн бүлгийн зарчмаар явж байгаа. Олон хүмүүс болохоор тэрийг эмэгтэй хүмүүс зориулагдсан бүлэг гэдэг. Хэрхэн 13 тэгш ихнэр олох вэ гэл. Гэхдээ энэ хүн болохоор зэрэг энэ зөвхөн эмэгтэй хүн хамаатай зүйл биш ээ. Бизнес вэ нөө ямар ч талбарын бүх хүнд хамааралтай хэрхэн 13 тэгш амьдрах вэ гэсэн амьдралын зарчим юм байна л да. Тэр үүднээсээ энэ зарчмыг л би баримталж амьдрдаг гэсэн одоо ишлэл бүрээр тайлбарсан тайлбарууд байгаа. Яагаад шудраг байна? Юуны төлөө шудраг байна? Яагаад би одоо улиралд нь одоо өвлийн улиралд зуныхаа бэлтгэлийг хийх ёстой, зуныхаа улиралд өвлийнхаа бэлтгэлийг хийх ёстой ч юм уу тий. Тэгээд санхүү мөнгөний тал дээр юуны улмаас би шудраг одоо үнэн байх ёстой юм ингээд тэр зүйлүүд нь бас таалагдсан. Энэ номын хувьд болохоор зэрэг ингээд учиргүй зузаан ном биш хэрнээ нэг хүний амьдрал бүхэлдээ орцсон. Тэгсэн хэрнээ яг сурах бичих шиг хүн бизнесийн төлбөрт өөрийгөө хэрхэн авч явах ёстой. Тэгсэн хэрнээ бас өвчин гэдэг зүйл юу юм? Өвчнийг ард яаж гарах юм? Гэт нэг бидний амьдрал хайртай байх нэг шалтгааныг бичсэн юм шиг надад санагдсан. Бүр нэг амьдрах хоттой гучлаа мэдхээ байцсан нэг тийм шуурганд орсон үе байдаг шүү дээ. Би яагаад энэ амьдралд хайртай байх ёстой? Энэ амьдралыг би яагаад хайрлах ёстой? Бас дээрэс нь бусдыг хайрлах хайр байгаа шүү дээ. Тийм. Миний хувьд бол яг за энэ ядаад номын орчуулга гаргачих юмсан ингэж амьдрна гэж ярьж арайхан миний зүрх зориг хүрэхгүй. Ямар ч байсан мөрөөрөө сайн шудраг амьдрахын зэрэгтэй энэ номыг би бас өөрийн амьдралын зарчим ширээний ном болохын тулд орчуулад гаргачвал ном орчуулахаар нэг гоё нь учиргүй олон ном орчуулсан хүн биш л да. Гэхдээ нэг уншин, хоёр уншин, дахиад монголоор болгож орчуулна, хинжээн гэж нэг уншин. Тэгэхээр багадаа нэг 5 уншин юм уу. Тэр утгаараа надад таалагддаг. Нэг хайнга явлаа гэхэд нэг 5 удаа бол нүдний ингээд явна штэ. Тэгэхээр энэ хүн бас багтаа гадаад руу гарсан байна. Манай радиогийн нэвтрүүлгүүдийг ер нь үзэж байгаа, сонсож байгаа хүмүүс маань хөвчлэн бас тархсан монголчууд бай гадаадад амьдарч байгаа хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хүний амьдралд ч гэсэн залуудаа гадаад руу явсан ба тэгэхээр гадаадад хэрхэн амьдарч исэн хүн болгон л яг гадаадад очиод шинэ орчин, шинэ соёлтой нүүр тулгардаг. Тэр зүйлсийг яаж ялан дийлсэн, яаж өөрийгөө өдий зэрэгтэй ийм мундаг хүн болгоч тухай бас номон дээр байгаа юм. Тэгээ номон дээр байгаа. Тэгээ нөгөөт нэг юу гэхээр зэрэг зарим хүмүүс нь инээд нүүрж магадгүй, зарим хүмүүс нь бас ойлгож магадгүй. Надад болохоор зэрэг Солонгостойгоо монголчууд бидний яг өнөөгийн төвшин юм шиг харагдсан. Энэ хүний бага насны амьдрал. Юу гэхээр зэрэг одоо Солонгос том цуглаанууд их байдаг. Том цуглааны пастрын ихнэрүүд гой ихшнэр байдаг. Харин Монгол паструудын ихнэр болохоор зэрэг энүүд болохоор зэрэг одоогийн байдлаар бид нар чинь яг л адилхан ажиллагаа болохгүй хийдэг. Энэ хүний ээж нь бас аав нь пастор хүн. Тэгээ Америкт 100% тэтгэлгээр одоо сургуульд сурсан. 2 хүүхэдтэйгээ их нэртэйгээ. Гэхдээ сургуулийн тэтгэлэг төлбөр болчлоо гэж бүх юм болох биш. Амьдрал цаана үргэлжилж лээдэг. Тэгээд ээж нь пастор их нэр хэрнээ хүмүүсээ итгэжтэйхээ нүднээс даалт дийл тэгээд чонсоо гэдэг штэ Солонгосоор апарт цэвэрлэгээний ажилд гардаг лээсэн мэлээ бага бахт нь. Тэгээд хоолтой үедээ хоолтой, хоолгүй үедээ хоолгүй. Хин нэгэн авчраа тавьсан ёстой нэг олдсны нэдэд багнасаа өнгөрүүлсэн. Тэгээд яг хуу эргэн тойронд нь бас Аз хүүхэд байхгүй орчинд өссөн. Багадаа дөнгөж дунд сургуультай. Тэгээд ээж аавынхаа амьдралыг л дагаад ирсэн болохоор зэрэг Солонгос ч гэсэн тийм хангалуун сайхан орчинд өсөөгөө яг нөгөөт нэг гоц халдварт өвчтэй хүмүүсийн л байрлуулдаг тосгонд аав ээж нь тэр хүмүүсийн төлөө амьдралаа 14 жилээ зориулаад ирсэн. Тэгэхээр гоц халдварт өвчтэй настай хүмүүсийг л харж байгаа гинт Америк явцсан айл байгаа. Тэр утгаараа ингээд найз нөхөд гэдэг зүйл энэ тал дээр болохоор зэрэг энд Солонгос тахта гоц албарт өвчтэй тосгонд амьдэрдгаараа хүүхдүүд гадуурх нь Америкт очихоор зэрэг Аз гэдгээрээ хүүхдүүдэд гадуурхагдана. Тэгээд миний бага насны маань амьдрал одоо бурхнаас өөр түшиггүй уууд өнгөрсөн. Энэ миний бага насны туулсан амьдрал өнөөдөр миний одоо энэ үйл хэргийн үндэс болсон гэсэн үр дүн гаргаж илээ. Дахиад гайхуулчих гэдэг байхгүй юу? Ингээд ямар гоё зураг гэдэг. Ингээд бас өөр. Зя.
Тэгэхээр бас яг таныг уншаад явж байхад яг ийм мэдрэмж төрсөн бас энэ амьдрал дундаас нь танд шин санагдсан, хэрэгжүүлмээр санагдсан зүйл юм. Яг гэвэл саяасаа хэллээ шүү дээ. Өнөөгийн яг бидний үе юм шиг санагдлаа гэдэг. Тэр дундаас энэ хүн алидын тэр үеийг даваад өнгөрцөн байгаа шүү дээ. Тэгээд одоо тэгвэл тэр дундаас нь бидний авч хэрэгжүүлэх энэ нэрээ шин санаа байна. Энэ үнэхээр хэрэгжүүлж болмоор хэрэгтэй зүйл байна гэсэн зүйлс байвал тахуулцаа. За яг бизнес болон хувь хүн хоёр дээр хоёр юм болсон. Нөгөөт нэг 31 дугаар бүлэг сургаалт өгсөн номын 31 дугаар бүлгээр одоо бизнесээ авч явдаг гэсэн дээр нэг хэсэг дээр ингэж гарч байгаа байхгүй юу? Үйлчлүүлэгчдийнхаа амжилтыг дэмжигч компани гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ хүний зарчим юу вэ гэхээр зэрэг одоо харилцагч байгууллагуудынхаа эрх ашгийг өөрийнхөө эрх ашигтай яг ижил хэмжээнд боддог. Өрсөлдөгч гэж хэлж боддоггүй. Хамтдаа хөгжих систем. Аль эсвэл ямар ч гэсэн миний үйлчлүүлэгч надаас төрүүлж хөгжих юм уу? Тэр зүйл надад их таалагдсан. Нэг нэгнээ дэмжиж явна гэдэг зүйлийг сурыг да. Гэл тиймэрхүү юмнууд сурс ингээд нүдэнд харагдаад хувь хүний тал дээр болохоор зэрэг энэ хүн ялангуяа өвчин туснаас хойш өдрөөрөө амьдрнаа гэдэг зарчим амьдралд нь автоматар сууж байгаа. Зүрх шилжүүлэн суулгасан хүний хувьд болохоор зэрэг ингэдэм байл л дээ. Сүүлийн одоо хут нүүрний одоо эхний одоо параграф гэхээр чин догол мөрөн дээр ингэж гарч байгаа байхгүй юу? Би яг л дайны талбарт ингээ гарсан цэрэг шиг байдгаа. Одоо ч гэсэн би зүрхний одоо зүрх шилжүүлэн суулгасан хүн гэдгээ илэрхийлсэн ингрийн зүйлтэй хоолооноосоо зүгээд явдгаа. Энэ одоо хүзүүний зүйлт маань магад би гинт одоо зүрхэнд маань асуудал үүсээд ухаанаа алдаад унчих юм бол хин нэгэн намайг олсон даруйда түргэнд хөргөж өгөх хүртэл анхны тусламж өгөх бүх дарааллууд бичээстэй илэрхийл ингрийн зүйлтэй гэв. Тэгээ өглөө бүр би өөрөө усанд орох бүртээ толинд өөрийнхөө ингрийн зүйлтийг харан өөрийнхөө биеийн байдлыг ажигладаг. Надад шунал төрөх бүл ийм юмтай болох юмсан гэсэн шунал штэ тий. Би шунал хүсэл төрөх бүртээ ингрийнхаа зүйлтийг харан анхны сэтгэл руугаа эргэж бусдаг. Яг анх би ямар зорилгоор энэ компанийг эхлүүллээ, ямар зорилгоор энэ ажлыг эхлүүллээ, хүний төлөө гэж эхлүүлсэн бол хүний төлөө гэсэн зорилгоо ингрийнхаа зүйлтийг харах болгондоо санддаг юм шиг байгаа. Өнөөдөр ч гэсэн бурхны өгсөн шинэ амьдрал талархан даруугаар хөршийнхөө төлөө үйлчлэн бусдыг уучлж амьдрнаа гэж сэтгэлдээ шийдэн бурханд өөрийгөө даатгадаг. Ийм хоёр догол мөр байгаа. Тийм. Энэ зүйл өдрөөрөө хангалуун өдөртөө сэтгэл ханаж амьдрна гэдэг яг хуу ингээд бүх юм дууслаа гэсэн үг биш хэрнээ бас айгу өөр философи гэх юм уу нэг бодлоор айгу өөр гүн ухаан амьдралын бас нэг зарчим юм шиг байна. Би маргааш ингэндээ одоо би нэг байртай л олчвол одоо би машинтай л олчвол дараа би ингэндээ гэдэг нэг хүний шунлыг ундраасан юмнууд байдаг. Энэ зүйлээ энэ төлөө биш харин өнөөдөр бүхнээ дайшлах гэдэг бас нэг өөр ойлголт яваад ах шиг байна. Бас нэг ном байдаг штэ. Өнөөдөр сүүлийн өдөр мэт амьдр гэсэн гарчтай тий. Тэр шиг л энэ хүний амьдралд үнэхээр яг л тийм байна л та тий. Тэгэнгүүт бас сая хүн бусдыгаа уучлаад гэсэн чинь бид нэр заримдаа сэтгэл эйгүү тоохгүй ч юм эсвэл хин нэгнтэй үл ойлголцсон үедээ хин нэгнийг хүлээх боломж байдаг. Дараа нь сонсхийг бас нэг зорддог төрүүлээд уучлалт гуйжхийг хүсдэг ч юм уу тийм зүйл байхад энэ хүний хувьд л ерөөсөө өнөөдөртөө л бүх юм дуусах. Тэгээ өөрөө төрүүлээд баг уучлалснаас уучлах хэрэгтэй байна гэдгийг бас энэ хүн ойлгосон. Тэгээ хамгийн сүүлийн хэсэг дээр бас ингэнэ. Би одоо өгөхийг хүсэхгүй байгаа миний шалтгаан нь гэр бүл хөршүүд маань надад байна. Гэхдээ эзний ивэлээр 15 жилиг эсвэл 20 жилиг амьдраад ирсэн одоо надад цаашдаа хүсээд харамсаад ах зүйл алга. Одоо зүрх 2 удаа шилжүүлэн суулгаад 15 20 жил болцсон байна гэсэн үг шүү дээ. Энэ нь надад хангалттай гэх. Бас байгаа юм даа аюу хангалуун байж чаддаг. Хичнээн ийм өвчтэй хизээ маргааш юу болохыг ч мэдэхгүй яг ийм байж аж тээ. Тэгэхээр энэ хүний хувьд хизээнээс яг энэ бизнест амжилт гаргаад сая захирал
болчихсон. Нэлээд альбом тушаал өндөр байхдаа осолд орсон гэдгсэн шүү дээ. Тэгэхээр улсад ажиллаж байгаад хизээ бас өөрийнхөө бизнесийг эхлүүлээд бизнесийн тал дээр нэгэнт бизнесийн талаарх ном юм чинь бас бизнесийн талын танд өгөөчтэй зүйлс юу байна? Хуваалцаач. За яг энэ хүн болохоор зэрэг эхлэгдээ бол ингэж байгаа яг бага насныхаа амьдралыг дуусгаад яг Американ дримийг араас би гүйж байлаа гэсэн нэг гарчигтай хэсэг эхэлж байгаа. Тэгээ яг нөгөөт нэг сургуулаа төгсөөд барилга архитектурын чиглэлээр ажилд ороод яг гэрлийн хурдаар л тушаал твшсэн гэдэг байгаа байхгүй юу. Яагаад гэвэл 30 хүрэхээс өмнө компанид хилцээний даргын хэмжээнд очсон юм шиг байгаа. Тэгэл яг явж исэн. Тэгэл явж байгаа л хурдны зам дээр бүх юм иргэсэн шүү дээ. Тэгээд хурдны зам дээр бүх юм иргээ зүрхэн хаагдаад 2 охин их нэртэй хүн. Тэгэл дараагийнхаа юмыг ямар ч гэсэн эмнэлгийн захирал ч юм уу эргэн тойрны бас хүний хамт олон гэдэг зүйл нөлөөлт юм шиг байгаа. Түүнийг эмчилж исэн эмнэлгийнх нь хамт олон одоо эргэн тойрных нь хүмүүс нөлөөлөө. Тэгээд за эхнэр нь ч юм уу те одоо чи чаднаа гэсэн итгэл. Тэгээд өөрийнх нь төрсөн дүүн компьютерийн дэлгэцтэй бэлэглэх ч юм уу те. Гэтэ биднэрт амьдралд хайртай байх эрмэлзэл байхад бидний эргэн тойронд хүн байхгүй гэж байдаггүй юм шиг надад санагддаг. Заримдаа бид нэр бас миний яриаг сонсоод буруугаар ойлгож боддог. Надад тэгвэл хин туслах юм бэ гэж бодож магадгүй. Гэхдээ битээ тэгэж бодоорой. Амьдралд хайртай л байвал, амьдрах эрмэлзэл байвал тийм хүмүүст хайртай хүмүүс маш их байдаг. Зөвхөн миний бодол шүү дээ. Яг гэвэл би Солонгост компани байгуулад 2 жил болж байгаа. Би сайндаа энэ компани яваад ирсэн юм шиг надад ерөөсөө санагддаг. Одоо нэг юу хийгээд байгаагаа мэдээч байгаа юм шиг мэдгүй ч байгаа юм шиг ингээд ирмэлзээд яваад байгаа намайг хайрладаг хүмүүс их байт юм шиг санагдсан. Энэ хүний хувьд ч гэсэн яг тийм адилхан зүйлүүд байсан бах. Крашнда эхлэх болсон сэтгэлийн дэм байсан. 2 охин байна, эхнэр байна. Эргэн тойронд дэмжиж байгаа хамт олон итгэлийн олж ирсэн хамт олон байгаа. Томоох одоо өөрийнх нь ажиллаж байсан том компани ямар нэгэн прожект төсөл ороод ирэх юм бол итгээд өгч чадах. Энэ хүн чинь зүрхээ солиулсан штэ. Би бэлдэрн чадахгүй штэ гэд өгөхгүй бол өгөхгүй гэж болно штэ. Гэхдээ итгээд өгж болох. Тэгэхээр нэг хүмүүс бас нийгмийн хүрээлэн буй орчин нэг нэгнээ хайрлах тийм дэмжлэг бас хүн дурам зориг өгдөм байна да гэж бодсон. Тэгээ бас яг энэ саяны яриад байгаа ихтгэл сэтгэлийн хат зэрэг эдгээр зүйлсийг бол эмнэлгээс ерөөсөө өгч чадахгүй зүйл шүү дээ. Эмнэлгээс бол биеийн л эмчилж чадна үхээс тэр хүний оюун бодол санааг ямар нэгэн байдлаар дэмжнүү гэхээс яг энэ зүйлийг толгойд нь оруулж зүрсгэлээр хийж чадахгүй зүйл. Тэгээ эдгээрийг яг хажууд нь байгаа хүмүүс гэр бүлийнхэн хамт олон яг өгсөн баха тий. Надад тэр нь их таалагцаа. Яагаад гэвэл ингээл хараал ахад ялангуяа хавдар гэдэг өвчний өмнө маш их сэтгэлийн хат шаарддаг юм шиг. Эргэн тойрны хүмүүс нь ч тусдаг. Өөрөө ч гэсэн хин нэгэн дараа болохгүймсэн гэсэн бодол айжимдаа бодогдож эхэлдэг хүмүүс олон байд юм шиг зүгээр миний хувийн бодол л доо. Тэгэж ажигласан. Тэгээд хин тухайн хүн ч гэсэн өөрөө амьдралд хайртай болж босч ирэх сэтгэлийн тэнхээ бас хэрэгтэй юм байна. Энэ хүний номноос олж харсан. Тэгээ би орчуулмаар санагдсан. Эргэн тойрны хүмүүс нь ч гэсэн амьдралд хин нэг хайртай болохоос бас нэг үгийн дэмжлэг. Хажууд нь ядаад нэг хамтаа санаа халаглахгүй санхүүгийн дарамт байж хахад халаглахаас өөр аргагүй шүү дээ. Тэгэхээр тийм нэг нөхцөл байдал бол энэ хүний хувьд ч гэсэн өөрчлөгдөхгүй л байгаа байхгүй юу? Яг гар дээр мөнгө байхгүй гараал байгаа. Эргэн тойронд яг би тусалчигээ гараад ирэх хүн байхгүй гараал байгаа. Гэхдээ нэг тусгай нэг хүн болгон тохиолдсон нэг боломжууд байд юм шиг надад харагдсан. Бид нэр тэрийг яаж олж харах вэ гэхээр бидний сэтгэлд нэг амьдрий гэсэн ирмэлзэл байх ёстой юм байна да. Ямар ч нөхцөлд орсон. Энэ жишээ болохоор зэрэг зөвхөн өвчнээр яригадаад байгаа шүү дээ. Хавдар гэдэг өвчний өмнө зүрх 2 удаа шилжүүлэн суулгах гэдэг зүйлийн өмнө энэ хүний гол зорилго нь юу вэ гэхээр зэрэг бурхан надад амийг зөвшөөрөх юм бол би
хүмүүсийн төлөө бүх зүйлээд ажиллах болно. Энэ компанийн төлөө, хувийн амжилтын төлөө гэхгүй хүрээлэн буй орчин маань энэ хүрээлэн буй орчин маань яагаад заавал гараж болгох харанхуй байх хэвээр. Том ийм багны ардуур бүх юм нууц байх хэвээр. Яагаад бидний хүрээлэн буй орчин машин тавьдаг энэ газар гэрэлтэй, гэгээтэй, гоё дизайнтай хотын гоо зүй үзмжийг сэргээсэн байгууламж байж болохгүй гэсэн бодол дээрээс үнслээд архитектураа хийгээд эхэлсэн, зураг төслөө гаргаад эхэлсэн, барилга бариад эхэлсэн 1 2 3-аар өссөөр байгаад Обама ерөнхийлөгчийн засгийн газрын үед Америк нэгдсэн улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний яг энэ одоо барилга байгууламж машины гаражны цогцлборынхаа хэмжээнд ийм байгууллага болж хөгжиж чадж байгаа гэх юм уу. Тэгэхээр нэг өөрийгөө биш бусдыг гэсэн сэтгэл дээр үндэслэн бас хөдөлмөрийн үр шим өөр байд юм байна гэдгийг бас нэг талаараа харуулад өгчөж байгаа. Тэр нь бас таалагдсан. Тэгээд миний хувьд болохоор зэрэг өөрөө бол бодохдоо за арай л хоол энэ да одоохондоо би ч тийм нэг түрээс мөрөөсгөн бодчиход явж ин да. Тэгтээ маш ингээд хин нэгний манай компаниар орж ирээ гарахад инээгээд гараад явах, сэтгэл ханаад гараад явах тэр хүсэлтэй болгоход надад энэ ном маш их нөлөөлсөн. Яг асуух гэж байлаа. Тэгэхээр энэ номыг уншаад таны хувьд яг өөрчлөгдсөн, юмыг өөрөөр харж, хандж хийдэг болсон зүйл энд саяных дээр нэмээд өөр дурдъя гээл. Одоохондоо бол би өөрийн болгож авахыг хүсэж байгаа зүйл нь бол яг хөө ингээд ашгаа яаж гаргаж авах уу ч юм уу тийм ээ. Ингээд асар том өндөр зорилгыг тавьсан компани ч юм уу ийм гарчигнууд байгаа л да. Гэтэ одоохондоо минийх болохыг хүлээж авч байгаа зүйл нь юу гэхээр зэрэг үйлчлүүлэгч төвтэй компани. Эсрэг одоо зэрэгэлдэх өрсөлдөгч компаниудаа дэмцсэн компани ч юм уу. Энэ зүйл надад нэлийн нүдэнд миний одоо амжих уу гэдэг шиг амжнаа гэж хэлчмээр санагдаад энэ зүйл дээр үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж хаана байх ёстой юм болоо ч юм уу тий тэр зүйлийг жоохон бодож эхэлж байгаа. Тийм. Тэгээ бушуухан энэ ном орчуулагдаад гараасаа гэж хүсэж байна. Тэгээ нэг хүн ингээд уншаад олон дахин уншаад энэ сэтгэл нь хөдлөөд тэгэд яг сайн бүр нарийн ярих юм бол бас өөрийнх нь бизнесийн арга ч гэсэн байх шүү гэн. Тэгээ өөрийнх нь одоо зарчим бизнесээ хэрхэн яаж явуулах вэ? Тэгээ яагаад энийг ингэж хийсэн гэдэг нэлээд тайлбартай айгу стал сурах бичих шиг ном байна тий. Өөрийнхөө амьдралын үн цэнийг өөрийнхөө амьдралдаа баримтлах ёстой зарчмыг өөрийнхөө бизнес бас өөрийнхөө амьдрал болгоод аваад явна гэдэг утгаараа чухал юм шиг санагдсан. Амар биш шүү дээ. Тий би бодож байгаа шиг амьдрна гэдэг миний хувьд бол тийм амар биш. Би бодож байгаа шиг амьдрал өглөө болгон 7-д босчмоор л байна. Гэхдээ би өнөөдөр 9-д босдог. Одоохондоо яг 7-д босох өдрөө зөндөө л да яг ажлынхаа байранд ирээд офис дээр суудаг өдрөө би 9-д босдог үннийг хэлгээ. Гэхдээ миний амьдралын одоо зарчим жижиг зарчим гэх юм бол 7-д босчмоор байдаг. Тэгэхээр энэ зүйл яг хэрэгжүүлээд аваа явна гэдэг амаргүй зүйлийг хэрэгжүүлээд амьдрал болгоцсон хүн гэдэг утгаараа хүндтэй санагдсан. Айгуу мундаг юм тий. Магадгүй бас энэ ном үнэхээр би сонсчингуудаа л бушуугаа орчуулж гараасаа гэж хүсэж сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн тэгж бодож байгаа. Энэ номоор дамжуулаад олон хүмүүс бас нэг юм хүн байхад ягаад нэлээд олон хүн бас энэ хүнээс урам аваад заавал өвчин гэхгүйгээр те өөр нэгэн байдлаар нэг амьдрал turning point гэж нэг харж эргэлт энэ хүний амьдралд ч гэсэн тэр өвчнөө эргэлт болсон бол эргээд бидний амьдралд өөр өнөөдрийн нөхцөл байдал дундаас эргэлтэд бий болгохаа гэж бодож байна. Тэгээ тийм болохоор бас энэ ном бушуухан гараасаа гэж хүсэж байна. Тэгээд та бас боломжоор багаар тууштай бөгөөд зориулттайгаар орчуулаасаа гэж хүсэж байна. Тэгээд сонсож байгаа сонсогчдийнхаа өмнөөс ч гэсэн танаас хүсье. Амарчсан санаа байна. За тэгээд өнөөдрийнхээ нэвтрүүлгийг бид нэр ингээд өндөрлөе гэж бодож байна. Бид нэр дараагийн ном маань Солонгос ном үгүй юу? Солонгос ном биш ээ. Дараагийн ном маань болохоор зэрэг би нөгөө 2016 оны 2 сарын 1-нд ажиллаа эхэлсэн. Тэгээд ажиллаа эхлээд Монголоос тамгаа захиад баталгаат орчуулганд тамгаа авчруулахад манай анх зах маань баталгаат орчуулга миний бодлоор тийм амар зүйл биш санагцсан. Чи мөнгө олох ажил бол наад чинь биш шүү. Нэг хуудас юмн дээр жижиг тамга дараал чи түрээс төлнө, бизнесээ эхлүүлнэ. Наад чинь мөнгөний ажил биш. Гэхдээ амжилт хүсье. Чаддаг юм аа хийн гэдэг хүнд хэрэгтэй зүйл. Юм хийн гэдэг чи өөрөө
юунаас илүү үнэтэй зүйл болохоор гэд манай одоо орчуулгын баталгаа орчуулганд хамгатай хамт нэг ном явуулсан байсан. Тэр нь болохоор зэрэг нийтийн сэтгэхүйг удирдах нь гэсэн ном байсан. Тэр номыг уншаал компани эхлүүлсэн дээ. Батараанда хийжсэн. Тэгээд яг нөгөөтэй яах ёстой юм бол нэг юм ихлэх гээд байгаа юм уучраа олохгүй байгаа байхгүй юу? Яг тэр үед миний гар дээр ирсэн ном болохоор зэрэг би ингээд өмнө нь болохоор ном уншихдаа ингэж орчуулж тэгэж орчуулж гээл олон юм бодож уншдаг гэсэн бол зүгээр шууд хүлээж авсан. Орчуулгын ч гэсэн сайн муу гэж харахчгүй шууд уншаад их л гоё санагдал ийм юм байд юм байна гэдэг. Яа тэгэхээр дараагийн 7 хоногийн ном бас нэлээд хүлээлтийг өгч जैन. Тэгэхээр бас дараагийн 7 хоногт үзэж байгаа үзэгч сонсогч манаас эргээд 8 цагтаа Солонгосын цагаар 8 цаг, Улаанбаатарын цагаар оройн 7 цагаас та бидэнтэй эргээд уулзаарай гэж хэлэх байна. Бид нэр шууд пэйжээр лайв өнөөдрийнхтэй адилхан цацх болно. Тэгээд одоохондоо асуулт орж ирээгүй сайн байна уу? Ер нь үзэж байгаа хүмүүс сонсож байгаа хүмүүс маань байна. Тэгээд дараагийн нэвтрүүлгээс ч гэсэн ингээд номын сэдвтэй холбоотойгоор ч эсвэл манай оролцогчоос мань те асуух зүйлээ чөлөөтэй асууж болно. Тэгэхээр дараагийн нэвтрүүлэгтээ эргээд болох илүү бас баялаг илүү гоё нэвтрүүлэг болох хаа гэж бодож байна. За тэгээ өнөөдөр маш их баярлалаа. Баяртай. За баяртай. Тэгээ өнөөдрийнхээ нэвтрүүлэг ингээд өндөрлөж байна. Таны ажил амьдралд өндрөөс өндөр амжилт хүсье. Бүгдээрээ оройг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.